зэрэг байна. Тэгэхээр би энэ асуултыг ойлгохдоо insert байгаа одоо shape гэдэг дүрсүүдийг зурхдаа хүрээ мөнтрийн л одоо тасархай шугамар дүрслэгийг эхлэдэг үуч гэж ойлгож байна. За тэгэхээр энэний за жишээ нь ийм хоёр дүрс авчи тий. Тэгээд гадна талын одоо дотор талын өнгөгүй одоо дүүрэлтийн өнгө нь болохоор ягаан биш тий. Энэ өнгөгүй болгоё гэх юм бол энэ no frill гэдгийг дарчдаг. Ягаан ийм өнгөтэй. За тэгээд энийг биш тий. Одоо жишээ нь тасархай шугамтай болгоё гэх юм бол энэ тухайн дүрснүүдээ сонгоод формат гэдэг рүү орж байгаа энэ shift outline гэдэг нь болохоор гадна талын хүрээ гэж байгаа. Тэгээд хүрээгээ тасархай шугамар гэхээр энэ хүрээний өргөн энэ за жоохон өргөн болгочих тий. Ийм өргөнтөө тэгээд тасархай шугамар дүрслэх гэх юм бол энэ dashes гэдэг рүү ороод ямархуу тасархай шугамар хийхий. Тэгээ ингээл хийчих гэсэн үг шүү дээ.